Хөвсгөл нуур нь Монгол улсын хойд хэсэг Хөвсгөл аймагт далайн түвшнөөс 1645 м өндөрт оршдог цэнгэг устай нуур юм. Энэ нуур нь Монголын хамгийн эзлэхүүнтэй хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуур нь дэлхийн 17 эртний нуурын нэг юм. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Хөвсгөл нуурт 46 гол гориг цутгах бөгөөд ганцхан эгийн гол их авч урсан сэлэнг мөрөнд цутгана. Явсаар нийт 1000 км зайг туулан байгаль нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км юм. Хөвсгөл нуурын байгалийн зохицолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд хойд эрэгт орших Хатгал, Турт гэсэн хоёр бомтын хооронд 100 цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл гэдэг үг нь түрэг хэлээр коп, суу, кул буюу их устай нуур гэсэн үг юм. Монголчууд уг нуурыг эрт дээр үеэс ариг ус хэмээн нэрлэж байжээ. Хөвсгөл гэдэг үгийн язгуур нь түрэг гаралтай хэлнүүдийн олон их гэсэн утгатай коп, ус гэсэн утгатай суу, нуур гэсэн утгатай кул гэсэн үг гэж зарим эрдэмтэд үздэг.